та яагаад гэмтрийг ярих байсан бэ гэж юу маш энгийн. Яг тухайн сэдвүүдээр ярих мөчөд би тэрийг өөрөө бэлдэж гаргадаг учраас тэр философи, тэр майнд, тэр негатив орчин руу би 100% ордог байсан. Надад та бүхэнд мэдээлэл хүрэхийн тулд тэр сонирхолтой байсан ихэндээ гэхдээ тэр миний амьдрал манай миний философи маш буруугаар нөхөлдөг байсан. Ийм учраас би философоо илүү эерэг, илүү позитив, тэгээд бүр илүү амжилттай хүний mindset руу аваачихын тулд би өөрийнхөө channel-ийг зогсоосон байгаа. At the same time би тэгтээ та нарыг мартаагүй. Би яг өөрийнхөө энэ эерэг тэгээд энэ амжилттай байхын төлөө mindset-ийг та бүхэндээ share хийхин тулд 12,000 subscriber руу би өнөөдөр ирж байгаа. Тэгээд энийг та бүхэнд хэлмээр байна. Хүн өөрийнхөө юу сонсно, юу ярина тэрлэгөө тэмүүлж тэрнтэйгээ ойр оршдог учраас та бүхний би бас сонсож байгаа, хэлж байгаа, ярьж байгаа, үзэж байгаа зүйлүүдээ эерэг дээрээс нь илүү амьдралд хэрэгтэй зүйл рүү фокуслдог байдлыг хүсэж байгаа залуучуудаа. Бидний мэмжлэгтэй хамт байсан баярлалаа. Дараагийн мэмжлэгээр уулзлаа. Түр бай.